Дэргийа бирэж клубэрэ шинэ 7 хоног эхлэх өдөр уулзалтаа, тогтмол уулзалтаад бид нар санхүүгийн өргөчлөөний зөв рүү алхаж байгаа. Тэгээ энэ хооронд чинь зөндөө унал босол болтыг би мэднэ. Нэр гой мэдээд болгохад би санхүүгийн өргөчлөөнд хүрэх зорилгынхаа талд нь ирлээ. Замынхаа талд ирлээ. Тэгээд яг ингээд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх өдрөө тооцож гаргасан чинь 2026 оны 6 сард 105 сая төгрөг болж байгаа хгүй хөрөнгө оруулалтын багц маань тооцооллоор. Гэхдээ тэрнээс наан болох магадлал маш өндөр байгаа. Тэгээд замын голд ирээд ингээ харах мэдрэмж болослаа. Яа, юу болваа энэ хооронд нэрээ. Шантармаар өдрүүд байсан, болимоор өдрүүд байсан. Цуглуулж гисэн мөнгөө аваад өрчмээр, ям худалдаад авчмаар өдрүүд байсан. Тэг өнөөдөр хүртэл өнөөдөр хүртэл нэг юм тохиолдож байгаа хгүй юу манай гэр бүлд. Гоё галтгаандаа ширээ сандал авах уу, бонд авах уу гэдэг яриад өчтөр нөхөртөр хийж байгаа хгүй. Миний нэг авах гэдэг ширээ байгаа юм бүрийн ширээ. Айгуу гоё Японы нэг айгуу бүрхэн чанартай гоё ширээ байгаа. Тэгсэн чинь хямдрал зарлчих. Сая 800 байсан чинь сая 600 болсон байна л да. Агуулгах чөлөөлөх намрын хямдрал гинэ. Тэгээ би нөхөртөөгөө яриад ингээд ийм мөнгө байгаа юм чинь мөнгөөрөө нэг 5 сая төгрөг байгаа хгүй юу? Бонд авах гэж байгаа. За бонд ч бишээ. Яг үндэ iPhone 17 авах гэжсэн 5 сая төгрөг байгаа юм. Тэгээд би iPhone 17 авахаа болцсон бодож үзэж агаад би санхүүгийн өргөчлөө манад илүү үнцэнтэй болж таарсан iPhone 17-оос. Тэгээ харьцуулж үзээ. За би бонд авчиа 17 нэг утас бод бэ штэ тий ямар ч байсан. Миний iPhone 13 контент хийгээд контент нь viral бодоод штэ. Өглөө өчтөр орой унтахтаа reel хийгээд ороод унтсан чинь өглөө хэдэн 100 мянган үзэлт авцсан байж л байгаа. Бирэж комьюнити групп руу сая хэдэн мянган хүн ороод ирж байгаа юм. Тэгэхээр болоод тахт чинь заавал би утас авах гэдэг шаардлага алга бонд авчиг гэдэг шийдвэр гаргасан. Тэсэн чинь нөгөө бонд авах гэж байгаа 5 сая төгрөг чинь тэнд нэг ширээ сандал хямдарч байгаа байхгүй сая 600 сая төгрөг. Тэгвэл 3 саяар нь бонд авчиа. Сая 600-д нь ширээ сандал авчиа гэдэг нөхөртөө хэлсэн өчтөр. Тийм манай нөхөр үгүй ээ бид хоёр санхүүгээр өргөчлөө чухал шүү дээ. Хоёлаа дараа нь авч болно шүү дээ гэдэг яриагаа хийгээл тэгэл би окей. За авмаар байгаа ч гэсэн яг юу нь чухал вэ? Аль нь эхлээд нэгдүгээр байранд орох вэ? Аль нь дараа нь орох вэ? Эхлээд одоо гоё тансаглаад үрээд гоё юм аваад яваад байхад би хизээч манай гэр бүл хизээч санхүүгийн өргөчлөнд хүрэхгүй байл тэр нэг амар ахгүй юу? Дандаа мөнгөний чиглэлтэй амьдрал тэрэн шиг аимшигтай юм гэж байхгүй. Тэгээ ширээ сандлаас соллоо гэд одоо яг ширээ сандал байгаад байгаа байхгүй. Дөрвөлжин хэлбэрт алгаас ш ашиглаж болж байгаа тий. Тэгээд шийдвэрээ гаргаад авах болсон. Одоо бондын худалдаа авалтаа хийн. Би энэ 7 хоногт бондын гэрээнд анх удаа очиж гар үсгээ зурна. Цуглуулсан бондууд байгаа, гэрээнүүд байгаа. Би алин дээр нь ч зураагүй явж байгаа. Тэгээ тэр үеэрээ бас чадвал одоо үлзэгчтэй уулзах юмсан, ярилцах юмсан. Надад бас асуултууд байгаад байна л да. Би одоо энэ салбар дээр мэрэгшиж сурах гад сургуулиуд судалж байгаа. Америк руу ч юм уу, Лондон руу ч юм уу сургуульд явъя. Богино хугацаагаар 3 сарын сургуульд нь суугаад аль биесны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг хүн болёо гэдэг. Тэгэхээр одоо мэрэгжлийн хүмүүсийн одоо чиглүүлэг авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр туршлагатай хөрөнгө оруулагч ах эгч нар руугаа холбогдох. Надад бас нэг JCI-д 6 жил зүтгэсний хөрөнгө оруулалтын салбарын том акул, том одоо чинь Апу компани захирлууд ч юм уу тэгээ том газруудын хөрөнгө оруулалтын брокеринг компани захирлууд ингээ байдаг байхгүй таньдаг хүмүүс. Тэгээ сүүлд би нэг ахтайгаа таарад татврын ерхий газрын дарга хийж байгаа юм билээ. Тэр ах маань JCI-д байсан ах маань. Тэр ахтайгаа таарад юм ярьсан чинь болроо би чиний хийж байгаа юмнуудыг харсан. Зөв юм хийгээд байлээ шүү. Чи тэгтээ хаан сурж байгаа вэ? Манай охин бол сая Мельбурнд төгсөөд үрээд ирсэн. Миний дүү яг ингээд аль бие усны нэг юм сурах нь айгуу чухал шүү гэд. Би тэр үед би юм коуч, менторуудын хичээл сууж байгаа гэсэн чинь тэгтээ яг аль бие усны зэрэг авах маш чухал шүү гэдэг үг надад бас юм бодогдуулсан байхгүй. Нэрээ юу илээ гэ тий олон улсын зэрэг хамгаалах, магистрийн зэрэг хамгаалагч гэдэг. Тэгээд тэр ахлуугаа эргэж холбогдоод туслах юм байл хэлээрээ гэл. Тийм том макулууд бэж идгийн айгуу гоё. Тэд нараас зөвлөгөө аваад одоо сургуулаа судлах шатндаа явж гин. Азийн орнууд руу явж сурвал зардал хямдхан байх юм байна. Хонконг руу одоо Куала-Лумпур руу, Жакарта руу ч юм уу сургуулиуд байна. Америк руу явах сонирхолтой байгаа. Америк руу болохоор зардал өндөр гарч ирж байна. Европ руу, Лондон руу зардал нь өндөр, байр хоолны зардал өндөр. Гэхдээ чанар нь илүү болж гарч ирж байна. Тэгээд санхүүгийн өргөчлөөнд хүрэх замынхаа талд ирэхэд надад маш олон иймэрхүү яг энэ ширээ сандал гэдэг шиг гар утас гэдэг шиг ийм сонголтууд зөндөө тулгарч исэн.
татгалзаж исэн. Эд материалаас маш их давлуудаа татгалзаж исэн. Тэглээгээд бурууддгүй юм байна. Тэглээгээд ер нь бол зөвддөг юм байна да гэдэг мэдрэмжийг авч ийн. Гоё байна. Яг энд ингээ ирээ зогсоох мөч болвол заримдаа би боддtiin миний энэ зориод байгаа дүн мөн зарим үний хувьд аягүй жижигэн дүндээгээд гэхдээ болроодоо энэ чинь аягүй том зорилго, гоё том алхам майлстоонууд байгаа даахгүй. Энэ үйл бас хаус түрээслээд амьдрья гэсэн чинь хаусны түрээс чинь нэг сая 800, сая 500 орчмоос эхэлд юм байна. Гэхдээ сарын урсгал зардал, тог цахилгааны зардал нь 2 саяас дээш байд юм байна. Сар болгоны зардал нь. Тэгээд тэрийг харж агаад бас за энэ жилийн хувьд үгүй байна гэдэг шийдвэр гаргацсан. Тэгээд дараа жилэл миний зорилго болохоор одоо чинь хаус түрээслээд 3 сая төгрөгийн зардал гаргаад амьдралаа гэхэд тэр 3 сая төгрөг нь миний үндсэн мөнгнөөс биш. Миний хөрөнгө оруулалтын багцаас пассив орлогоор орж ирэх юм бол надад окей яагаад байгаа юм. Би тэрэн дээр зөвшөөрөл өгнө гэсэн үг. Хувь хүний санхүү яг байгууллагын санхүүтэй адилхан нэг бодлын. Бид нар ингээд нэгтлэнгууд гэсэн үг, ерөнхий нэгтлэнгууд гэсэн үг. Тэгээ бид нар ингээд шийдвэр гаргана, санхүү эрхэлсэн захирлууд гэсэн үг. Тэгээ бид нар шийдвэр гаргадаг байхгүй юу? Байгууллагаас мөнгө гаргаж авахын тулд гарын үсэг хэрэгэлдэг шүү дээ. Захирлын гарын үсэг зөвшөөрөл, алтан бичиг хэрэгэлдэг шиг адилхан бид нар энэ мөнгийг гаргана, энэ мөнгийг гаргахгүй гэдэг шийдвэрийг бид нар өөрсдөө гаргадаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хаус түрээсээ болох шийдвэр гаргасан. Яагаад тэгэхээр миний пассив орлого одоо тэрэнд хүрэхэргүй бага дүнтэй байгаа учраас би өөрөөсөө мөнгө гаргаж тэрийг түрээслэх хэрэгтэй болж байгаа учраас гэж бодоод нэг тиймэрхүү юмнууд болоод явж байна. Smart Money хөтөлбөр эхний 2 жил оролцсон байгаа шүү. Өнөөдөр би дансаа цэгцлэх гэдэг 3 дахь жил оруулах гэж байна. Тэгээд энэ хичээлүүд дээр ингээ яарахгүйгээр газ хурдан хичээлүүд орлоо гэж юусэн бодохгүй байгаа. Яг өөрөө бэлэн боллоо гэх үедээ хөтөлбөрийн агуулга хичээл слайд нь за яг одоо сэтгэл яг хурж шүү гэсэн үедээ би хичээл оруулж байгаа хгүй. Тэгэхээр өнөөдөр би дансаа цэгцлэх хичээлээр маш чухал яг өөрийнхөө нөхөр бүтээрээ одоо санхүүгээ удирдах байгаа юмнуудыг та дэдээ хүргэчнэ. Тэгээд 3-7 хоногийн хөтөлбөр боловсруулагдаад гарах юм. Энэ яг хөтөлбөрүүдээр та дамжаад тавьчвал хэдүүлээ санхүү маань ингээд нэлээд хөргөц цэгцрээд ирэхээр байгаа. Өнөөдөр би та дэдээ бондын талаар ярьж өгөх гэж байна. Өмнөх 7 хоногт бид нар хувьцааны талаар яриад гишүүд маань эхнээсээ хувьцаагаа авсангууд нь байгаа, аваагүйнүүд нь байгаа, авах гэж байгаа хүмүүс нь байгаа. Ямар ч гэсэн амжилттай, гоё байна, хувьцаа эзэмшигч боллоо гэд. Тэгээд өнөөдөр бондын худалдаа авалтын талаар хэрхэн авдаг вэ гэдэг талаар ярих гад. За миг бол ажиллахгүй юм шиг байна компьютер дээр. Хөрөнгө оруулалтыг хийгээд явхад хүмүүс юу гэж хэлэх нь ерөөсөө хамаагүй. Харин санхүүгийн номнууд дээр юу гэж бичсэн аягүй чухал шүү заа манайхаа. Хөрөнгө оруулалт хийдэггүй хүн, санхүү эрхчлөөд хүрээгүй хүний амнаас гарч байгаа хүнүүд нь шал өөр байдаг. Маш өөр зөвлөгөө өгдөг. Харин одоо миний дээр таньдаг ах нар байна шүү дээ. BDC-ийн захиралтай юм бэлгүй ах гэж байгаа. Татврын ерхий газрын дарга тэр чимэд сэргэн чек ах гэж бид хэлдэг. Чек ах байна. Апо компани захирал байсан төвшин эрхлэгч. Төвшин ахт одоо юу гэж байгаа юм бэ гэд ингээд олон жилийн хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай гайхалтай хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэдгэр хүмүүсээс над руу хаяа зарим комент хийсэн байсан айгу хөөрхөн маш зөв юм хийж шүү. 100,000 төгрөгөөр хувьцаа авах гэдэг бол маш ухаалаг шүү гэх юм. Тийм юмуд бичсэн байсан. Тэдгээр хүмүүсийн үг бод алт байдаг. Яг үнэн байдаг. Тэгээ яг ингээд маш багаас эхэлсэн байдаг түүхийн сонсохоор жижиг дүнгээс эхэлсэн байдаг. Гол нөгөө концепт ойлгоцсон, философи ойлгоцсон. Тэгээд баг багаар цуглуулад тавьсан хүмүүс. Би нэг Дарин чулуун гэдэг багшийнхаа үгийг сонсоод би бүр ангаажсан. Болроо өчтөр ахын нэрээ 17,000 төгрөгөөр хувьцаа авсан гэж ярьсан чи би бүр ангааваа. Би зүгээр 17,000-аар нь гараад түүцэн чихэр аваад идчихдэг амьдарч ахт чинь. Тэгээ би санхүү гэрчлэлд хүрээгүй ахт чинь. Санхүү гэрчлэлд аль хэзээ хүрсэн хөрөнгө оруулалтын пассив орлого 7 сая төгрөгийн орлоготой байсан тэр үед одоо бол бүр нэмэгдсэн байгаа. Тийм хүн өчигдөр харин 17,000 төгрөөр хувьцаа авлаа гэж ярьж байсныг сонсоод бидний яг амьдрал дээр боддгоос юм ямар өөр байд юм бэ гэд би тэр үед бодож байсан байхгүй. Бирж клубныхаа нэг ийм гэрийн даалгавар өгье гэж би бодоод энэ 7 хоногт шинэ 7 хоног эхэлж штэ. Энэ 7 хоногт та нар маань санхүүтэй холбоотой нэг ширхэг ном аваад гаач гэдэг гэрийн даалгавар дэлгүүрээс.
За номнууд бэлэн байгаа нь сайн байна. Тэрийг бүгдээрээ постор оруулъя эсвэл тэрэ чатанд оруулъя. За манайхаа миний сонгосон ном энэ шүү гэд. Энэ номыг бүгдийг нь унших албагүй. Хамгийн гой хэсэг нь. Хаяа зав гарвал орой ч юм уу өглөө ч юм уу тий ингээд эсвэл гадуур цөнгөнийгээд аваа явах юм бол хаяа нэг зав гарвал нэг нүүр унших. Эндээс нэг нүүр уншаад тэгээд тэргээ жоохон бодож үзээд тархин дотроо жоохон нэрээд тий тэгээд нөгөө найзуудаа хуваалцах, клубийнхандаа юм өөр хүмүүс нэг хуваалцах, гэрийнхандаа ч юм хуваалцах. За жишээлбэл надад ийм ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг ном байна. 51 дэх хуудсын нээсэн чинь багцын ерөнхий бодлого буюу пассив хөрөнгө оруулагч гэдэг нэртэй ийм нэг нүүр байгаа. Тэгэл энэ нүүрийг сонирхол ингээл уншъя л та тий. Тэгээд энэ одоо яг юу гэсэн үг юм болоо? Эрсдэл дургүй хүмүүс хөрөнгө оруулалтаас харьцангуй бага өгөөж авахд дургуцдаггүй гэсэн хуучны онол байдаг аа л гэж. Ингээд нэг уншиж үзээд ингээд уншиж үзээд нэг шинэ мэдээлэл тий тархилуугаа ингээд шинэ програм ингээд суулгаад сонирхоод бонд хувьцаа хуваарлахад тулгардаг гол асуудал гинэ. Одоо бидний яг яриад байгаа сэдвүүд энд бичсэн байгаас та тий 75%-ийг нь хувьцаа, үлдсэн хувийг нь бондоос бүрдүүлэх суур загварыг зөвлөдөг. Эндээс харахад 50-50% хувьцаа бондод хувааж болохоор уг нь харагдаж байна. Уламжлалт ёсоор баавга зах болж хувьцаа хямдравал хувьцааныхаа эзлэх хувийг эсгэх ёстой. Эсрэгээр нь захын үн аюултай түвшинд хүрлэе гэхэд хөрөнгө оруулагч үзэх нь хувьцааныхаа үнийг 50%-аас доош бууруулах ёстой. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтын багцаа хувьцаанд хэдэн хувь байх юм, бонд нь хэдэн хувь байх юм гэдгийг дэрэн дээр ингэж хэлдэм байна. Баавга зах гэдэг нэртэй юм онол байдсан байна гэдэг ингээд шинэ юм мэдээд авч байгаа хэрэг. За миний хувьд хэд гэлээ гэд. Миний хувьд би баг 90%-ийг нь бонд руу 10%-ийг нь хувьцаа руу хийгээд байгаа байхгүй юу? Яагаад тэгж хийгээд байгаа юм гэхээр би өөрийгөө жоохон орой хөрөнгө оруулалтын юм багцаа эхлүүлсэн гэж тооцоод байгаа юм. Хүүхдүүдийн хувьд бол 90% нь хувьцаа, 10% нь бонд авах бас боломжтой байгаа. Хөрөнгө оруулалт хийх жилүүд надад хэр их байгаа юм бэ гэдэг дүгнэлтээс энэ пропорц чинь гарч ирээд байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор бүр одоо ингэж эхлүүлж байна. Тэгэхээр 25 татаа эхлүүлэх нь хамгийн эрүүл, хамгийн зөв жилүүдээс чинь тэрийг алдчихж байгаа хгүй. Тэр жилүүдэд алдаад одоо эхлүүлж байгаа учраас надад илүү найдвартай байдал нь маш чухал. Би энэ мөнгийг алдаж болохгүй гэдэг дээр харин 15 настай хүүхэд ч юм уу те одоо ингэж хөрөнгө оруулалт эхлүүлж хахад эднэрт алдах жилүүд нь байждаг. Илүү даваа тавтай цаг хугацаанд байждаг учраас эрсдэлтэй өндөр өгөөжтэй юм руу ороход асуудалгүй гэдгээр ингээд тэрийг шийддэг байхгүй. Тэгвэл нэг ном барьж авъя гэдэг даалгавар дээр яаж ийн манайхаа. Манайд комент чирээ микэд тавиад ярьж болно. Ер нь та хэдэд ямар номнууд байгаа вэ? Мөнгө санхүүтэй холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой? Саятан хурш аваад уншаагүй одоо би нөгөө юу уншиж очир ахлагчийг уншаад дуусч байгаа. Тэрийгээ дуусгачаад энэ 7 хоногт 3 мөргөөс дүүш уншаад хэлчихнэ л. Очир ахлагчийг 3 жил хадгалаад 3 жил унших гэж эхлээл чадахгүй, уншиж эхлээл чадахгүй. Тэгэл энэ жилэл уншиж барлаа да. Ямар сайхан. Баяав ядуу байж болно. Баяав ядуу болохоор ажилчин сэтгэлгээнээс гаргаж шийддэг ном шүү дээ. Айгуу гоё ном. Бид нэр ажилчин сэтгэлгээг ойлгохгүй бол дотор нь байгаа байхгүй, ажил хийгээд байгаа байхгүй. Баяав ядуу номон дээр баяа аав нь дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн захирал хүн байдаг. Тэгээ тэр хүн ажилчдын талаар ингээд хүүдээ зааж өгдөг байхгүй. Роберт чинь төрсөн хүн биш шүү дээ, тий. Найзынх нь хүүгийнх нь найз байхгүй. Тэгээд ажилчид ямар сэтгэл зүйтэй байдаг, цалин дээр яаж их гоншгондог, хүмүүс нэг одоо нөгөө эзний сэтгэлээр хандаж чаддаггүй, маш их боолын сэтгэл зүйтэй байдаг болохоор л ажил хийгээд хургамжуулаад ингэ явж байгаа гэдэг. Тэр ном борё амар ойлголт нь штэ. Баяав ядуу аав номыг ойлгож унссан хүн хизээч ажил хийхгүй. Бизнес л. Яагаад тэгэхээр ажил хийх, бизнес хийх гэдэг хоёр чинь ажил хийж ин гэдэг чинь нэг алхам ухраад томор нь харах юм бол нэг хүний хийж байгаа мөрөөдөл дотор байгаад байгаа. Хайрцаг дотор. Тэгэхээр баяав ядуу аав ном нэгийг нь би үнэхээр ингээд аюувчтэй санал болгомоор энэ тэр номыг. Надад монголоор байгаа, англиар байгаа. Тэгээ саятан хурш болвол баян гэдэг чинь тансаглал биш гэдгийг ойлгуулдаг ном. Тэгээ бид нар өөрийгөө ингээд нөгөө яг
жинхнээсээ тархиа ингээд сонсоод өөрийгөө ажиглаад би юуны төлөө явж байгаа юм бэ? Би юунд санаа зовоод байгаа юм бэ? Юу намайг зовоож байгаа юм бэ гэд харахаар маш их шунлын сэтгэл өгдөг байхгүй юу? Энийг ч авмаар байна, тэрийг ч авмаар байна, тэр ч байхгүй, энэ ч байхгүй. Байраа томруулмаар байна, машинаа томруулмаар байна. Тэгээ тэрэндээ ингээд томруулцдаг, тэгээ зээл нь нэхэгддэг, тэгээ шаналдаг, тэгээд маш их ажилдаг, завгүй байдаг. Хоббиндоо гарах цаг завгүй амьдарчдаг гэдгийг тэрнээс гаргадаг ном нь Саятан хөрш гэдэг ном. Шунал өрөөсөө байхгүй бол ямар тэнэг юм бэ гэж бодож эхэлнэ тансаглалыг. Даруухан амьдрал ямар гоё юм бэ. Сайхан ингээд нэг хэдэн өчтөр нөхөр битэр нэг хоньны хаа авчиж байгаа нэгдүгээрээс хоньны хаа ясаа чанаад шүл гаргаал те сайхан гоё юм шидд юм уу яа те. Будаатай шүлээ хийж идэл зүгээр хаашаач гарахгүй жирийн амьдрал ямар гоё юм бэ. Өмнө нь би энэ номыг унших хүртэл тийм байгаагүй. Гарын орё, ста нэрээ тоглоомын төв орё, мөнгө өрөө, дэлгүүр орё, ийм ч юм авъя, тийм ч юм авъя гэж өөргөө зовоод өгсөн байхгүй. Тэгээ одоо болохоор ингээ сайхан мөрөөрөө бэж идэг болсон бидийн. За өөр одоо ямар номнууд ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг энэ актер номоо энэ болохоор Warren Buffett чинь дэлхийн одоо хаан тий хөрөнгө оруулалтын супер хаан. Цаадхны чинь хөрөнгө оруулалтын өгөөч нь 21-с 23% та байт юм лээ. Тэгэхээр айгуу даруухан хөрөнгө оруулалт хийдэг. 9 наснаас хөрөнгө оруулалтаа эхлүүлсэн. Тэгээ хөрөнгө оруулалт хийсэн нийт одоо ашигийнх нь 90% нь 65 наснаас нь хойш орж ирсэн буюу хөрөнгө оруулалтаа цаг хугацааны тоглоом гэдгийг ойлгуулдаг. За Мика хаагаараа манайхаа. Тэгээд Warren Buffett-ийн багшийнх нь бичсэн ном байхгүй юу? Benjamin Graham гэдэг хүний бичсэн ном. Мэдгүй номны ардуудыг хязгаарлах ёо ийм том анализтэй ном. Гэтэ бэжиг номоо ингээл эхлүүлээл уншсан чинь ингэдэй. Чи яаж ч яарад одоо маш их яардаг штэ хүмүүс над руу хүртэл бэрэж гөлөө байс бондо хурдаа авмаар энэ хурдл гэлдэг байгаа байхгүй яаруулаад. Чи хичнээн яарсан ч гэсэн 9 эмэгтэйг жирэмсэн болгоод 1 сарын дотор хүүхдэд олж чадахгүй гэдэг бичсэн мэт. Энэ ном тэгж эхэлдэг. Чи заавал 9 сар хүлээн хүүхдэд олохын тулд 9 газар хүнийг жирэмсэн болгоод ч нэмэргүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг бол хүлээдэг тоглоом. Яарад тавьчтаад ерөөсөө нэмэргүй гэдэг. Наяа гаруй настай Грэмийн талаар бичсэн байна л да дурдтал. 80 настай Грэм өөрийнхөө өдөр болгон хийх дуртай 3 зүйлээ хэлсэн чинь хөгжилтэй зүйлс хийх, шинийг санаачлах, өгөөмөр байх гэж хэлсэн гинэ. Хөрхөн байна тий. Тэгээ миний нөгөө хайртай хамтарч сургалт зааж исэн Дарин Чулуун гэдэг багш маань ухаалаг хөрөнгө оруулагч гайхалтай санхүү хэрэгчлээ бүтээсэн хүн маань энэ номыг надад санал болгож ирсэн. Тэгээ би энэ номд их хайртай ингээ пэйж идэм үү хаяа нэг харт. За ийм ном байж болж байна. Их мэдчихлээ. Сүүлд нэрээ Дарин Чулуунхтайгаа таарсан. Тэгээ би яг нуцаар яриа явчихсан хажуугаар сүп гэл өнгөрөөл надад 2 нэрийн хуцаа өгөөл. Бас гой ажлууд тэгэл бужигнуулж байгаа юм лээ. Айгу залуу сэтгэлгээтэй 60-д настай. Намайг дандаа таа гэж хэлдэг нэг хөрхөн ах байдий. Баяа ядуу амиг уншиж байсан боловч ойлгоогүй уншиж ирсэн байна. За нэг ном барьчаарай манайхан. За авсан номоо гоё комент чатанда скул дээрээ манайхан би энийг сонгосон гэдэг. Бүгдийг уншгаалгүй. Нэг нүур хангалттай, нэг өгүүлбэр хангалттай авцсан гэдэг чинь гоё. Эргүүлж харж яана гэдэг чинь гоё. Одоо цаг үед бид нар ийм их цав завгүй юм бужигнаж байгаа үед бид нар нэг номны ард март гарна гэж өөрийгөө зовоод яах вэ? Зүгээр жижигэр таслаад нэг гоё шингээгээд явж ивэл айгүй гоё. Байгаа аахгүй. За бонд руу гарыг би эндээс ингээд энийг дэлгэцийг ингээд шеэрлэж бодох нь бонд. Бонд гэдэг үг болохоор өрийн бичиг гэсэн утгатай үг байдаг. Бид нар нэрээ нөгөө музейгээр аялсан шүү дээ. Музейгээр аялаад дэлхийн хамгийн анхны бонд 2 үе дамнаж өгсөн бонд гэл гой гойноос сонссон. Тэгээ тэр тайлбарлагч нь та нар ч одоо хамгийн өстой гол хүмүүс юм биш үү? Хөрөнгө оруулалт сонирхчдын клуб энэ төр юм бол та нар өстой хамгийн дуртай гоё юмнууд байгаа юм байна гэж нэг хүрчлэн тайлбарлаж өгч байсан. Тэгээ дэлхий дээр бонд гэдэг юм чи үүсээд бондын гол зорилго бол нөх хөрөнгө босгох байдаг, мөнгө босгох байдаг. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй боллоо гэж бодъё. За жишээлх юм бол ингээд хаачих юм. Жишээлх юм бол за нэг төсөл за нэг хотхон барихаар боллоо гэж төсөөлье л да тий.
хотгон барихаар зураг төсөл санаа нь гарчлаа хийх хүмүүс нь ингээ бэлэн байна. За би хэдүүл юм гоё хотгон барья гэд маш гоё энэ бол хүмүүст хэрэгтэй ийм гоё даваа талтай гэд. Тэгээ хотгоноо барих гэсэн чинь мөнгө хэрэг болж болно шүү дээ. Заавал хотгон байхад бүү одоо ямар нэгэн үйлдвэр ээж болно. Ямар нэг ингээд төсөл бизнесийн төсөл хэрэгжих гэдэг мөнгө хэрэг боллоо. Тэгээ тэр мөнгө нь ингээд нэг хүний карманд бэлэн байж ахгүй юм чинь одоо хэдэн тэрбум төгрөг 10 тэрбум төгрөг хэрэг боллоо гэж бодъё. Тэгэхээр энэ дээрээ энэ төсөл дээрээ бичсэн төсөл дээрээ мөнгө босгодог гэсэн үг байхгүй 10 тэрбум төгрөг. Тэгэхээр яаж босгох вэ гэхээр бонд гаргана. Бонд гаргахын тулд маш олон бичиг материал, шалгууруудыг давж ийж, санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч ийж, шалгуулж ийж, бөө ажил бодж ийж, окей, танах бондоо зах зээлээр гаргаж болно гэдэг зөвшөөрөл авч байгаа. За тэгээд нөгөө 10 тэрбум төгрөгөө босгохын тулд бондоо зарлана. За манайх ийм нэртэй бонд гаргаж шүү. Тэгээд өгөөж хамлана хүмүүстэй. За манай бондыг худалдаж авах юм бол нэг жилийн дотор 20% өгөөж өгөө танд гэд амлана. Тэгэнгүүт 20% өгөөж гэдэг чинь мөнгөтэй дансанд нь нэг 5 сая төгрөгтэй юм байлаа гэж бодъё л дээ. Гэтэл 5 сая төгрөгөө хадгаламж руу хийх гэжсэн чинь хадгаламжийн хүүн 10% гинэ 12% ч юм байна гинэ. Тэгэнгүүт нь 12% хүүтэй хадгалах уу эсвэл энэ бонд руу энэ төсөл рүү 20% надад өгнө гэж ийшээ мөнгө хийх үү гэдэг шийдвэрээ тэр хүн гаргаж байгаа өөрөө. Тэгээд за илүү өндөр өгөөжтэйг нь сонгоё бас найдвартай юм байна гэд 20% өгөөжтэйг нь сонгоод бонд руу мөнгө ичлээ 5 сая. Эндээс нэг 5 сая төгрөг, тэндээс нэг 20 сая төгрөг, 100 сая төгрөг ингээд цуглаад нөгөө нэг 10 тэрбум төгрөг нь бүрдлээ. Нөгөө төсөл явж эхэллээ. Ажилчлагын цалин тавиад, төслөө хэрэгжүүлээд, бараа материалаа татаад ингээд бужигнуулаад юмнуудаа гоё байрлаа. Гэтэл тэр төсөл чинь өөрөө ашигтай төсөл байгаа шүү дээ. Тийм мэдээж хэрэг бусдад өгж байгаа 20%-аас өндөр ашигтай төсөл байгаа. 50% ашигтай ч юм уу, хэд хувь ашигтай тийм ашигтай төсөл байлаа гэж бодъё. Одоо утсан ашигасаа хувааж ийна гэсэн үг байхгүй юу? Талархлын сэтгэлээр бид нарыг ингээд юм хийх гээ зүтгээд явж хахад дэмжиж мөнгөө итгэж оруулсан танд маш их баярлалаа гэд 20% өгөөж өгдөг гэсэн. Одоо талархлын сэтгэлээр ингээд ашигасаа хуваадаг гэсэн. Билууга хуваагаад зүсээд ингээд хуваадаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд байгууллагын хувьд энэ яагаад ашигтай гэдэг вэ гэхээр байгууллага банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 20-оос өндөр хүүтэй байд юм байна. Бизнесийн зээл нь жилийн магадгүй нэг 24% хүүтэй ч юм уу тий 25%, 27% хүүтэй зээл олдсон юм байна л байгууллагад. Тэгвэл банкнаас өндөр хүүтэй зээл авахын оронд ард иргэдээс бонд босгоод авчвал тэр хүүний хооронд тэр байгууллага ашиглах гэдэг. Ард иргэдийн хувьд болохоор банкнд хадгалж ирсэнээс бонд руу байгууллага руу өгчвөл бас өндөр өгөөж хүртэх гээд байгаа. Тэгэхээр яг банк гэдэг зүйлийг дамжаад даваад хоорондоо харилцаж байгаа хэсгийг бонд гэж ойлгож болдог байхгүй. Тэг өөрийн бичиг гэж нэрлэдэг. Ийм гоё зүйл байдгаа. Тэг бонд гарахын тулд асар их шалгууруудыг давжиж гардаг учраас найдвартай. Хэрвээ бонд одоо нөгөө хийгчсэн төсөл бүтлгүүтэх бодож исэн зорилгодоо хүрэхгүй байх тохиолдолд тухайн одоо бондод хөрөнгө оруулсан хүнд өгөх ёстой өгөөжөө үнцэн төлөлтөө бүгдийн төлөх тийм өөрөө хүлээсэн байдаг. Алдагдал одоо хүнийг алдагдалд оруулахгүй гэсэн үг байхгүй. Тэрүүгээр бонд найдвартай. Тэг миний хөрөнгө оруулалт ихэнх хувийг бонд эзэлдэг. Би бондод аягүй хайртай, гоё яадаг надад. Тэгээд хүн ингээд 600 сая төгрөгөөр бонд авч байгааг бас тэр одоо шийдвэрүүдийг Монголд тэр бомт хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр бомт хүмүүс ингээд 100 сая төгрөгөөрөө би ричээс бол ингээд 100 сая төгрөгөөр бонд авдаг хүмүүс байдаг. 500 сая төгрөгөөрөө 600 сая төгрөгөөрөө бонд авч байгаа харахаар би бас айгу зөв шийдвэр хийж байгаагаа ухаантай байгаагаа айгу баталдаг гэх юм өөртөө тий. Баячууд бондыг айгу сонгодог байх нь шүү дээ. Тэгээ сүүлд бас сангийн яамд ажилладаг найз маань байдیں۔ Тэг битээр яриад ингээд суужсэн чинь Улаанбаатар хотод хэдэн 100 мянган айлын тийм том төсөл баригдах гад. Тэгээ тэр томог нь мартчихжээ. Ямар ч гэсэн нэг тийм төсөл баригдах гад мөнгө нь цугларсан юм байна. Мөнгө нь ингээд болцсон юм байна. Улсаас гарсан газар нь чөлөөлөгдөхгүй байгаа юм байна л да. Нөгөө гэр хорооллын газар дээр барих гэхээр хүмүүс нь газараа чөлөөлөхгүй гаццсан байгаа юм. Дээрээс нь айгүй том төсөл учраас хичнээн мянган айлын орон сууц учраас метр квадратны хямдхан гарах юм лээ 2 сая 100 төгрөг. Яагаад гэвэл нөгөө нэг яндангуудын тоог цөөлөх гэж байгаа тийм төсөл юм байна л да. Тэгсэн чинь тийм том төслийг хийх Монгол компани байхгүй гинэ. Тэгээд компани байхгүй байгаа болохоор
Хятадаас том барилгын компаниуд оруулж ирэх гэхээр нөгөө асуудлууд үүсэж байгаа байхгүй юу? Монголчууд хятадуудыг үзий яддаг. Тэгээд ингээд гаццсан юм билээ тэр төсөл нь. Тэгээд манай найз яг тэрийг өөрөө хариуцдаг учраас яасан бэ гэхээр төсөл гаццсан мөнгө нь байгаад идэг, цаг хугацаа яваад идэг учраас найз нь олон улсын Лондон руу ч гэлөө хашаач гэлээ тийм бонд руу мөнгө оруулсан байгаа гэж байгаа байхгүй юу? Доллараар нь. Тэгэхээр нөө хамгаалагдчихж байгаа тэр бонд нь өсөөд мөнгөнийх нь үнцийг унахгүй. Тийм жишээ нь яриа би сонсч байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр бонд гэдэг бол нэг ийм ертөнц байдгийг бондыг манайхаа ойлгосноо. Гэтэл надад бас нэг хөрөнгө оруулагч найз байна. Санхүү хөрвчлөнд хүрсэн. Нэг ч бондгүй найз байна. Тэгэхээр нэг хувь хүний сонирхлын асуудал гааз бүгднийг хувьцаар үйцэн бүхэнгөө. Зөвхөн хувьцаа худалдаж авдаг, бонд ерөөсөө авдаггүй. Тийм найз байна. Би бол бонд л аваад авсан сонирхолтой. Одоо гойснагдаад идэг. Цааш аян тавьсан сая бонд хийсэн. Энэ бонд авсан гэдэг хэлж байна. Тийм. Хувийн санхүү гэдэг сэдв яг нэг ширхэг хариулт байдаггүй онцлогтой салбарахгүй энэ салбар маань. Тэгээ та энийг мөнгөний ухаан гэдэг ном уншихаараа ойлгоно. Нэг хүний хувьд гаргаж байгаа шийдвэр нөгөө хүний хувьд маш утгагүй байдаг. Ямар балаа ингэж боддог. Гэтэл тэр хүндээ үнэхээр зөв байдаг. За жишээлх юм бол банк сейфэн дотроо бэлэн мөнгө хадгалдаг хүн байна уу? Тогтвол дотор хийж байгаад би тэгж хадгалдаг, манай нөхөр тэгж хадгалдаг. Гэтэл энэ бол зарим хүний хувьд ямар тэнэг юм бэ гэдэг бодол ахгүй юу? Гэтэл би одоо хизээч өөр дээр бэлэн мөнгө байлгахгүй. Би одоо дандаа хувьцаа авна, бонд авна, би дандаа хөрөнгө оруулалт руу хийн гэж нэг хүний хувьд зөв байгаа. Тэр хүний хувьд зөв гэсэн үг. Харин яаралтай үед хэрэг болох үед бэлнээр ингээ мөнгө байж ивэл дөрөвчин дотор тий одоо сейфэн дотор бэлэн мөнгө байж ивэл тэрийг ингээ гоё гаргаж ирээ тоолоод шууд ингээ хэрэглэх нь цаг хугацаа хэмнэн яар сандарсан үед нөгөө хувьцаануудаа хямдхан үнээр зарах гал чичирж авах шаардлагагүй алдагдал хүлээхгүй маш гоё мэдрэмж надад өгнө гэж нэг хүн бодож ин тэр хүний зүг байхгүй. Тэгэхээр хувийн санхүү дээр ингээд тогтцсон ганцхан ширхэг дүрэн гэж байдаггүй. Яагаад тэгэхээр хүн болгоны туулсан амьдрал харах өнцгүүд нөөр байдаг. Маш баян чинэлэг айл туссан хүүхэд амьдралыг маш баянаар хардаг. Бүх юмыг их гоё гэгээлэр хардаг. Ядуу тарчиг ингээд юмар дутаа төссөн хүүхэд юмыг маш гачигталтаар хардаг. Айцтайгаар хардаг байхгүй. Мөнгөний айц айгүй их байдаг. Мөнгнөөс айн, үнэтэй юмнаас айгүй айн. Би нэг аялаар явж байгаад би ч одоо мөнгөний шархаа идгээгээл баян сэтгэлээр рүү шилжээд ингээд явсан чинь том хүүгийнхаа мөнгөний айцуудыг харж хэлж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол дандаа үнийг харна манайгүй хоол идсэн ч гэсэн энэ үнэтэй байна гэдэг ч юм уу тиймэрхүү шийдвэрүүд гаргана. Би болохоор ерөөсөө үн харахгүй юу идэх гэсэн ингээд нэмэл аваад захиалаад идэт. Тэгээ манай хүн ингээд тэрийг ингээд гайхаад хараад байгаа байхгүй. Би хүүдээ өөрөөр өглөөрлөө зааж байгаа гэсэн үг мөнгөний айцгүй байхыг. Тэгж үнэтэй юм биш үү? Болох юм уу ээж гэд ингээд над руу ингээд хараад гайхаад ингээд тэгээ би ерөөсөө ээж нь үн харахаа болцсон шүү дээ ингээд тэгээ юмудаа ингээд чөлөөтэй бодолтой. Тэгээд явхлаар манай хүүгийн хувьд айгүй шин зүйл байгаа таахгүй энэ. Өмнө нь би ийм байгаагүй. Бид төр сэрэн дээр очиод куртэг авсан. 2 багада 1000 янаар ингээд куртэг авчиж байгаа байхгүй. 1000 янч гэдэг дөрвөлээ 500 мянга төгрөг. Тэгээд том хүүдээ бас ингээд 500-600 мянга төгрөг куртэг аваад би өөрөө нэг 390 мянга төгрөг нэг куртэг авсан. Монголд 800 мянга гэдэг куртэг тэнд 390 мянга төгрөг гэж хэлсэн шүү дээ. Ирэн дээр ер нь ирээн лүү ойрхон юм чинь яг хавар намрын хувцас авъя, өвлийн хувцас авъя гэдээ явуучвал надад айгүй зүгээр санагдсан. Чанар нь хамаагүй дээр, үнэн нь хамаагүй боломжтой санагдсан. Тэгээ гой хаад ундэдэж руугаад ингээ орчноо жоохон солиод, жоохон сонирхолтой тий. Гой санагдсан. Нөгөө хүн тэрэгэн дотор суугаал ингээл яваал хөвгөлтэй байсан бид нарт нэг хоноод ирсэн. Тэгэхэд өмнө нь би гүтэйгээ дэлгүүр яваад хувцас хонор худалдаж авахтаа нөгөө өгний айгүй асуудаг эхлээд энэ хит ингэж дандаа эхэлж асуудаг айгүй муухай. Тэгээ бидний хувьд сая дэлгүүрсэн дээр хэсгэр ерөөсө хит ингэдэг үг ерөөс амнаас гарахгүй зүгээр миний хувьд аль нь таалагдчих байгаа юм. Үнэн хамаагүй кассан дээр очихдоо үнэ мэднэ. Яг тэр карта бид нар ч юу яд юм блэ Монгол банк руу ингэ шилжүүлдэг юм блэ карт уншихгүй. Тэгээ WeChat надад байхгүй. Alipay байхгүй болохоор тэгээд нөгөө Монгол дансны дугаараа гаргаж ирэл би мөнгө гүйлгээ ихтэл бодож үзэл тэд яон юм байна тэдэнд төгрөг юм байна гэл мөнгө төлчихөж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө мөнгнөөс айх айцаасаа салах үед хүн мөнгөтэй бод юм байна да гэж би бодоод байна. Айцтай амьдрах үед болохоор мөнгө орж ирэхгүй айгаад байгаа юм чинь юу гэж хорвооч хамааг айж байгаа юм чинь чиний дэргээ тавьчих юм тийм байхгүй ш. Тэг хүмүүс маань тийм айцтай байлээ. Тэг тэрийг би одоо гой цасандаа хүмүүсийнхээ айцыг жоохноос нь суудсан байгаа хгүй эргэн тойрны хүмүүсээс нь.
таад манаас тийм айц байна ажиглаарэ тийм. Юу ярьж исэн айц руу яваад орсон би мэдэхгүй. Бонд руугаа буцаж орё. Сэдвээсээ хайлсан байна. За бондыг хэдүүлээ суур ойлголтоо ойлгочлоо. Ер нь юу юм бэ гэдгийг ойлгочлоо. За бондын өсөлт болохоор жилийн 21% өгөөжтэй бондууд байна. 20% өгөөжтэй бондууд байна. За энийг хэдүүлээ 20%-аар тооцоод үзье. Би нэг өөрөө 21% өгөөжтэй бонд авсан болохоор энэ дээр тэгж батсан юм л. За энэ өснөгтийг би өөрөө хийсэн юм аа. Бондыг ойлгохын тулд хийсэн өснөгт тэгэхээр таньдаас хэрэг болж болох байх гэж бодож байна. Бид нэр 10 сая төгрөгөөр бонд худалдаж авлаа гэж төсөөлөд үзэхэд 30 жилийн дараа 1.4 тэрбум төгрөг болж үсгийн энэ 10 сая төгрөг нь өөрөө энэ дээр мөнгө нэмж өрөөсөө хийгээгүй. Гэхдээ гарч ирсэн өгөөж нь өрөөсөө идээгүй. Өгөөж нь буцаагаад өөрлөгөө хийгээд байсан. Тохиолдолд ийм гайхалтай үнцэнтэй зүйл юм аа гэж. Тэгэхэд хэрвээ үйл хөдлөх хөрөнгийн жилийн өсөлт нь 6.6% байт юм билээ. Судалгаа үзсэн чинь нэрээ тийм билээ. Яаж тэр тоо гаргасан бэ гэхээр манайх одоо энэ байр 1-р хорооллын 3 байр 20 жилийн өмнө хэдэн төгрөг байсан бэ гэдээ хайгаад үзсэн байхгүй мэдээлэл. Тэгсэн чинь нэг 50 сая төгрөгийн үнэтэй байсан юм байна. Тэгээ өнөөдөр хэд байгаа юм бэ гэхээр нэг 180 сая төгрөг байгаа юм байна л та зах зээлийн үнэлгээ. Тэгээ энэ хоорондын өсөлтийг тэгвэл хуваар илэрхийлэхээр жилийн хэдэн хувийн өсөлт байдгийг бэ? Үйл хөдлөх хөрөнгийн өсөлт хэд байд юм бэ гэсэн чинь жилийн 6.6%-аар өсдөг юм байна. За тэгвэл бондын өгөөж жилд 20% өсдөг гэхээр үйл хөдлөх авснаас жилийн өндөр өгөөж уг нь авахаар байгаа. За нэг хүн ярих гэж байна уу? Мика асуусан байна. Тэгээд 10 сая төгрөгөөр бонд худалдаж аваад 20% гэдэг чинь жилийн 2 сая төгрөг гэсэн үг. Эндээс бидний нөгөө хүн амын орлогын албан татвар хасагдана. Брокеринг компани маань 1% шимтгэлээ авдаг. Ингээд нийтдээ жилийн дараа гэхэд 11 сая болж өсөх нэ гэсэн үг бонд байна. 2 жилийн дараа 11 саяараа дахиад бонд авчи тий. Цугларсан мөнгөөр 2 жилийн дараа 13 саяараа дахиад бонд авчи 16 сая, 19 сая, 22 сая гэдэг ийм гой өсөлтүүд жилийн 20% гэдэг энэ өсөлт бол үнэхээр гайхамшигтай өсөлт. Гэхдээ он жилүүд хэрэгтэй, хүлээх хэрэгтэй гэдэг ийм тоо баримт байгаа байхгүй. Тэгэхээр би энэ бондын тооцооллыг хүмүүст ингээ хийгээ харуулахаар эсэргүүцээд байгаа юм. Өөдөөс юу гэдгийг яаж 10 жилийн дараа би амьд байх юм уу? Чи яаж мэдчихэж байгаа? Гэт нэгдүгээр нь хүлээх ямарч хүсэлгүй байна. Хөрөнгө оруулалт хийж мэддэггүй хүмүүс. Хоёрдугаарт нь болохоор эн чинь дампуурчвал яах юм гэд. Тэгэхээр бондын талаар мэдлэг байхгүй, судалгаа хийж үзээгүй, яг цаана юу гэдэг талаар мэддэггүй юм байна да гэж би бодоод байгаа юм. Энэ өсөлт хэр гой санагдаж байна. Би анх 10 сая төгрөгөөр бонд худалдаж авахад энэ өснөгтийг хийж үзээгүй бол би авахгүй байхсан байж магадгүй. Ягаад тэгэхээр тэр чинь баяр ёслол болж исэн. Тэр мөнгө чинь үрчмээр хэд хэдэн хувилбар гарч ирж байгаа байхгүй 10 сая төгрөгийг өрөх. Яг цагаан сарын үе байсан болохоор аав ээж нартаа гоё бэлэн мөнгө өгч болж гин. Дээл хувцас авч болж гин. Гэр орондоо засвар шин тавилга авч болж гин. Хөшгөө сольж болж гин. Маш олон юм руу ингээд орох боломжтой мөнгө байсан. Гэхдээ би баяр болж байхад бүгднгээр нь бонд авцсан. Ягаад гэвэл би энэ хүснүүдийг өөрөө хийсэн болохоор байхгүй. Тэг хийгээд хараад тэгэд өөрөөсөө асуусан. Яг чамд одоо заавал 30 жилийн дараа байх албагүй шүү дээ. Би өөрөө дээр нь мөнгө нэмээд явж байгаа юм чинь энэ 1.4 тэрбум гэдэг чинь нааша байж болно. 10 жилийн дараа байж болно. Тэгэхээр тэрбумын хөрөнгө оруулалтын багц буюу санхүүгийн супер эрхчлөлөнд хүрэх нь чиний хувьд хэр чухал юм бэ? Болроо энэ ямар ч гэсэн боломжтой байна. Тооцоолыг хийгээд үзчихлээ. Хүн итгэмээргүй таард юм байна. Үний юм байна. Хамгийн гол нь чи санхүүгийн эрхчлөлөг чухалчлах юм уу? Эсвэл яг өнөө маргаашийн бусдад гой харагдах гэсэн хүслээ чухалчлах юм чи өөрөө л мэд гэдэг яриагаа өөртөө хийсэн байхгүй. Тэгээд миний хувьд бол би тэр бомтон болох нь чухал аа гэл тэг өнгөтэн заа тэгвэл тэг бонд авчих та. Тэг баярыг даруухан зардал багтай өнгөрөөж болно шүү дээ. 1-2 жил тэгнэл эзтэй, 5 жил тэгнэл эзтэй дараад нь эрхчлэн төрснийхаа дараа үнэхээр гоё хий гэж бодож исэн зүйлээ туслая гэж бодож байгаа хүмүүстэй туслах. Юу л бол юу хийж болно хязгаарч оройтхгүй шүү дээ гэд өөртөө ярьсан. Тэгэхээр бондын өсөлт ингэж өсдөг. За би энэ дээр нь юу бодсон бэ? 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх юм бол гэд тэ ингэж бодсон юм байна. 28 тэрбум болно гэд.
Тэг жишээ авч исэн байна. Тэгвэл заавал сая төгрөг биш. 10 сая биш. 1 сая төгрөгөөр өнөөдөр бондын хөрөнгө оруулалт хийх юм бол 30 жилийн дараа 143 сая төгрөгтэй болох нэ гэсэн үг. Бондыг ойлгоод эхлэх үед үйл хөдлөх рүү хөрөнгө оруулалт шууд хийхгүй жоох нэг юм харьцуулж тооцоол хийх нэг юутай болчт юм лээ. Дэлгэц тавих таар сонсогдохгүй юм гинэ. Тэгж гин үү? Заримдаа энэ нөгөө скул лайвын дуун ингээ алгалчт юм лээ. Тэгснээ 3 секунд хүлээхээр ороод ирд юм лээ шүү. За тэгэхээр нөгөө дуун хэрвээ ингээ алгалчвал жоохон хүлээгээд байж хахаар ороод ирд юм бэл. Эсвэл гарчаад буцаж орж ирэхээр бас зүгээр болоо тэлээ. За бондынхоо яг гол утга учир өгөөжийг ойлгоход бас нэг зүйл хэрэг болно. Тэрний юу вэ гэхээр би таадтай юу харуулъя? Анх бонд худалдаж авч исэн түүхээ харуулъя. Эхлээд нөгөө брокеринг компаниас сонгоно шүү дээ, тийм. Би болохоор Үлзэн & Co гэдэг брокеринг компанийг сонгосон. Тэгээ уцаар холбогдчихсэн. Эхлээд уцаар холбогдоод би бонд авъя гэсэн чинь за тэгээд над руу миний имэйл хаягийг аваад имэйл хаяг руу маань бондын танилцуулга ирж исэн. Rico bond, GRD bond гэдэг юм бондуудын мэдээлэл ирээд хүснэгт ирээд бэлэн яг одоо яг зарагдаж байгаа бондуудын хүснэгт нь ирээд тэгээд төлбөр хийх дансны мэдээлэл одоо энэ данс руу би нэрээ бичээд утсаа бичээд тэгээд сонгосон бондынхоо нэрийг бичээд мөнгөө шилжүүлэхэд миний бондын худалдаа авалт хийгдчих юм байна. Хавсралтаар болохоор энэ дээр байгаа бондуудын дэлгэрэнгүй танилцуулга буюу одоо 15 тэрбум төгрөгөөр ийм бонд гаргасан юм байна. Нэг ширхэг бондо 100 сая төгрөгөөр үнэлж байгаа юм байна. Нийтдээ 150 сая ширхэг бонд гаргаж байгаа юм байна. За хүүнүүд нь бол хэдэн сарын хугацаатайгаар бонд авах вэ гэдгээс хамаарат хүү нь өөр байна. Удаан хугацаагаар авах тусмаа бондын хүүгээ бол нэмээд өгчөж шүү дээ. Яг нөгөө хадгаламжтай ер нь төстэй гэсэн үг. Тэ хадгаламж нэг юм байдаг те. Богино хугацаагаар хадгалвал бага хүүтэй, өндөр хугацаагаар 2 жил, 3 жил хадгалвал хүү нөсөд байдаг шүү дээ. Банкны хадгаламжтай ер нь төстэй гэсэн үг. Гэхдээ цаана байгаа утга учир нэг арай өөр. Банк бол бидний мөнгийг буцаагаад хүмүүст зээл болгож хувиргаад тэгээд тэндээс ашиг олж байгаа шүү дээ, тийм. Бонд бол янз бүрийн одоо үйл ажиллагаан дээр ашигладаг байхгүй юу? За тэгэхээр үйл ажиллагааны чиглэл нь болохоор за мөнгө зээлдүүлдэг юм байна. Програм хангамж, гадаад худалдаа, компьютерийн сургалт гэдэг ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байна. Отгон бат хөрлөгөө гэдэг ийм хязгааргүй шийдэл гэдэг ийм компаниуд хувь эзэмшдэг юм байна. Тэгээ энэ хүмүүс нийлээд Rico Capital гэдэг компани байгуулад Son Fintech банк ус санхүүгийн байгууллага гэдэг Son гэдэг аппликейшн байдаг гэсэн шүү дээ. Та Son гэдэг аппликейшн хэрэглэж үзчихсэн үү? Би хэрэглэж үзээгүй. Тэгээд апп гаргасан юм байна. За ийм хүмүүс байна. Туршлагаа бичсэн байна. 14 жилийн туршлагатай удирдлагын мэдээлэл бизнесийн үйл ажиллагаа. За энэ хараа Son гэдэг ийм зураг мөрөгтэй шууны зурагтай юу гэдэг юм бэ? Апп байд юм байна. Тэгээд хүмүүс зээл өгд юм байна аппликейшнаараа. За тэгээд ингэсэн мэдээлэл санхүү гээд нэг шинэ бизнестэй ингээд танилцж байгаа байхгүй юу? Бүх мэдээллүүдээ авлаа. Эдгээр компаниудтай хамтран ажиллаж исэн юм байна. Нэмсээс investment, Hasbam, Clientment, Mobicom гэх. За ийм компани байд юм байна. Сон зогсоохгүй гэдэг уриалтай юм байна. Ингээд нэг шинэ бизнестэй танилцаад харж агаад алийг нь сонгох вэ гэдэг сонголтоо хийгээд тэгээд энэ данс руу мөнгөө шилжүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд тэгснийхэн дараа юу н хүрээд ирчих. За би болохоор төвшөөд ийм хариу биччихсэн байна. Одоо би нөгөө төвшөөтэйг ингээ холбогдоод явж идэгий. Мэдээлэл ирүүлсэнд баярлалаа. Тус бонд 24 сараар 21% сонголтыг хийлээ. 10 сая төгрөгөөр бонд авъя гэд 2 сарын 24-ний өдөр сонголтоо хийсэн байна. Тэгсэн чинь намайг нөгөө хүү хүлээж авах дансаа явуулаарай. Тэгэхээр би нөгөө бондын хүүгээ энэ 53 та данс руу авнаа гэд энэ данс руу яг сая 8 сарын 24-нд миний анхны бондыг өгөөж орж ирсэн. Тэнгүүд төвшөөгөөс
Таны бондын төлбөрийг болон дансны мэдээллийг хүлээж авлаа. Өнөөдрөөс эхлээд таны хүү бодогдож эхэлнэ. Бондын гэрээ бэлэн утга хуйлгээд одоо очиж гэрээгээ зурах гэдэг. Тэг гэрээ хизээ бэлэн болох вэ? Би нөгөө хөрөнгө оруулсан бондуудынхаа талаар мэдээлэл хараас харах юм бол гээд надад хуулга ирд юм уу ийм нэг жагсаалт энэ төр харах гэдэг байхгүй гэсэн чи тийм ирдгүй мэл. Би тэг өөрөө тусдаа ингэ бүртгээд яваад. Авсан бондуудаа. За гэрээ бондын гэрээ гээд ийм гэрээ ол ирчдэг юм байна. Бид нар дээр очиж одоо гарын үсэг зурах ажлууд байгаа. Үргэлжлүүлээл за би 5 сая төгрөг бонд нэмж авъя гэж төвшөөрөө бичээл ингээл имэйлээр харилцаа явуулдаг. Тэгээ хамгийн сүүлд би өчигдөр орой төвшөөрөө имэйл бичсэн. Би өнөөдөр уг нь очижсэн. Өнөөдөр би нөө төгөлдрөөрийн хичээлдээ олцоод 3 дахь өдөр очиж болох уу? Тэгээд би 5 сая төгрөг дахиад бонд худалдаж авнаа гэсэн. Тэгсэн чинь төвшөө сая над руу хариуцсан байна. Ажлын цагаар ажил дээрээ байж гинэ гэд. Би өмнө нь нэг офис дээр ноцсон. Талбай хажууд байдаг байхгүй. Тэг өмнө ноцсон чинь төвшөө яана би яг өнөөдөр эмнэлгийн цаг авсан чөлөөтэй байна гэж авдیں۔ Тэгээд уулзч чадаагүй. Явахад сая баал явахаас өмнө одоо уулзаад гэрээгээ зураад ингэх гэж байна. Тэгэхээр бондын хөрөнгө оруулалт бол их гой найдвартай доктортой. Энэ ардаа маш ингээд том судалгаа танилцуулга бүх юм айгу ойлгомжтой байгааз. Юу нь мэддэхгүй юм руу бид нар мөнгө хийхгүй. Тэгэхээр би таадаг би Ричардны бонд 1 сая төгрөгөөс эхэлдэг. Сая төгрөгөөр бонд авах челленжд дуудъя. Би Монголд ирсэн байна. Саяхан ирсэн. Балигаасаа хүрээд ирсэн байна. 14 орчим хонсон. За тэгээд бонд худалдаад авчаар авсны дараа 6 сар өнгөрсний дараа яг данс руу тань өгөөж орж эхлэх үед одоо л нэг юм ойлгож эхэлдэг гэсэн үг шүү. Ийм байдаг бахны гэд. Ийм мэдрэмж байдаг бахны гэд. Буцаж явнаа, буцаж явах баха. Сайн нөгөө хүүхдүүдтэйгээ баал явсан чинь хүүхдүүд маань хари гэд. Тэгээ хүрээд ирсэн. Халуун байна, онцгүй байна гэд. Одоо ганцаараа явнаа тэгэхээр. Бонд таалагдж байна уу манайхаа? Бонд авах уу? Амьдрал ахын хэрэглээ дуусахгүй тий нэрээ үнэнгээсээ. Одоо ингээл өвөл болж ийн өвлийн хувцсанаар ингээл дараа дараагийн юмнууд. Тэгтээ хөрөнгө оруулагч хүн гэдэг чинь яг өнөөдөртөө жоохон ядуу байч юу асуудал алга 3 жил 5 жил ядуу байх надад ямар ч асуудалгүй. 3-5 жилийн дараа би санхүүгийн эрхчлэн төрмээр байна гэдэг хүмүүс байдаг байхгүй юу? Бусад хүмүүс нь ямар байдаг вэ гэхээр үгүй ээ өнөөдөр тансагланаа, өнөөдөр идэж уунаа. Үлээж чадахгүй гэдэг хүмүүс нь санхүүгийн эрхчлэн төрөхгүй явдаг. Мөнгөний гачигдaltaй амьдраад байдаг олон жилийн хугацаанд гэсэн үг. 3 сараар авч болно бондыг. Таад маань эхлээд брокероо сонгож явах. Тэгээ цаадах брокероосоо бүх юм асууж. За би 3 сараар авъя. Ингээд хийгээд юмнууд авч болно. 3 сараар авахд одоо өгөөж нь багал гарч ирнэ. Хүүн баг гарч ирнэ гэсэн үг тийм. Бондтой холбоотой асуулт байна уу манайханд? Ер нь мөнгөтэй холбоотой асуулт байна уу? Одоо жоохон чөлөөтэй ярилцъя тий 11 цаг болсон байна. Тэгээ нөгөө талдаа харуул яг баяа ядуу ав гэдэг ном буюу бонд гэж юу юм гэхээр бизнес байгааз. Уг нь бид нар бизнес хийх хэрэгтэй юм билээ л дээ. Амьдрал энэ төр чигтээ бизнес ингээд амьдралыг хөдөлгөж байгаа гэдэг гой бизнесүүд, утга учиртай бизнесүүд. Яг зөв ингээд 2 сард хэрэглэнэ гэж байгаа мөнгө байх юм бол 3 сараар бонд худалдаад авчих. За тэгэхээр гой өгөөжтэй өсөөд гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? 3 сараар авахаар ямар өгөөжтэй байх нь? Миний сая имэйл 3 сараар хадгалахад бас юу нь бол бага байгаа шүү дээ тий. 3 сар гэж байхгүй юм биш үү? 6 сар гэж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн бондууд дээр тэгэхээр брокеринг компанитайгаа холбогдох юм байна да. Энэ дээр 6 сараар энэ тус бондыг 3 сараар авчлах юм байна. 3 сараар авахд хараа 14%
жилийн 14% өгөөж өгнө гэж шүү дээ. Хамаагүй өндөр байгааз тий банкнд 2 жилээр хадгалуулах хэмжээний өгөөж өгнө шүү дээ. Тэгэхээр тус бонд гэхдээ одоо хаагдсан гэсэн. Тэгэхээр шинэ бондууд байгаах. Тэр шинэ бондууд дээр нь 3 сараар өгдөг бонд бас байж болно гэсэн үг. Холбогдно л гэсэн үг. Дөнгөж сая дансаа баталгаажуулж нэлээгч баяр хүргэе. Гэлүнэ. Бондны оронд байр авсан мөнгө хөрөнгө оруулалт болно тийм үү? Үйл хөдлөх худалдаж авах юу гэж боддог вэ? Үйл хөдлөх болохоор ийм байхгүй юу? Үнэ нь өсдөг, дээшээгийн юм нээлттэй үйл хөдлөхүүд гэж байдаг. Тийм үйл хөдлөхөд бол байрлал маш гоё сайтай, ногоон байгууламж сайтай, чанартай материалаар баригдсан, сайн компани барьсан гоё байрнуудын үнэ нь өсдөг. Энэ бол ашигтай хөрөнгө оруулалт. Энэ бол бондоос ч өгөөчтэй яг үндэ. Жилийн 100% өгөөж өгдөг ч одоо үйл хөдлөхүүд байгаа гэсэн үг. Гэтэл бүх үйл хөдлөхүүд тийм үг илүүгүй. Бүгдээрээ тийм үг илүүгүй. Хаалттай буюу нээлттэй биш. Дээвэр нь ингээ хаалттай буюу үнэ нь ерөөсөө өсөхгүй. Муу байрлалтай, чацалдаад барьсан, тоглоомын байхгүй, чанаргүй материалтай, мөөгөн зөрдөд, хөгцөрдөг, агаар жуулал байхгүй, өстой новшийн байрнууд зөндөө байдаг. Тэгэхээр ингээд шууд үйл хөдлөх ба тийм гэж хэлж болохгүй. Яг үйл хөдлөгч өөрөө дотор олон янз байгаа байхгүй. Бондод нэг амар зүйл нь юу вэ гэхээр муу бонд, сайн бонд гэж байхгүй, бүгдээрээ өгөөж өгдөг гэдгээр айгүй амар байна. Үйл хөдлөх бол эвгүй сэдв шүү дээ. Яг нөгөө мөнгө хөөгөөд барьсан үйл хөдлөхүүд бол хүн амьдрахын аргагүй амар юмнууд барьчихж байгаа юм. Ингээд нэг наалдаад тий ингээд балконоор харсан чи өөдөөс өөр балкон ингээд тулаад шамбаарлаа тэгээд ингээд хотгоноосоо гарч чадахгүй төгжирч мөгжрээд. Тэгэхээр ямар байр гэдгээс хамаардаг юм билээ. Жишээлх юм бол Sky Garden, River Garden гэдэг ийм байрнууд чинь анх худалдаж авсан үнэ нуглаад 100% өгөөж өгч байгаа байхгүй. 500 сая төгрөг хүмүүс байр худалдаад авангууд тэр бом болчихж байгаа. Одоо ингээд бүгдээрээ тэр бомд авцсан ийм сайн байрнууд байна. Яагаад ийм байна вэ гэхээр айтайхан байралтай байгаа байхгүй. Голын эрэг дагуу, цэвэр агаартай, ногоон байгууламж маш сайтай, гоё сургуулиуд хажууд нь эргэн тойрон байна, цэцэрлэг төрөлнтэй ойрхон байна гэдэг ийм олон давуу талууд тасаа болоод үнэ өсчдөг байрнууд гэж байна. Гэхдээ ерөнхийдөө Монголд бол байрны үнэ өсөд идэг давуу талтай. Эсвэргээрээ Хятадд гэхэд байрнуудын үнэ хямдраад байгаа байхгүй жилээс жилд. Яагаад хямдарч байна гэхээр төрөлт байхгүй. Маш олон том хорооллууд ингээд барьсан. Тэгэд амьдрах хүн байхгүй. Сая ингээд аялаад явж байхад би 3 хүүхдэд дагуулж явж байгаа штэ тий. Тэгсэн чинь манай том ингэнэ онгоцон дээр нөө иммиграшн дээр ингээ очирлоо том заалан дотор маш олон хүмүүс ингээ зогсож байсан чинь манай хүү ээжээ энд хүүхэд байхгүй шүү дээ гэж байгаа байхгүй юу. Нэрээ ингээ эргэн тойрон харсан чинь нэг ширхэгч хүүхэд байхгүй. Дэлхийн нийт хүн амын төрөлд үнэхээр супер багассан. Одоо хүмүүс нэг төрхөө болчиход байгаа. Нохоо муур их тижээдэг болсон. Нохоо муурны тэрэгний борлуулалт хүүхдийн тэрэгний борлуулалтаас хэд дахин илүү гардаг болчихсон цаг үе. Бусад орнуудад Монголд тийм биш. Тийм биш болохоор Монгол байрны үнэ байнга өсөж байгаа. Яг л төрөлт байгаа хэрэглээ эргэлтэн дандаа байж байгаа учраас үнэ өсөд байгаа. Бусад бүх оронд тийм юм уу гэвэл Хятадд та нар очиод хүүхдүүд баг олж харахгүй дээ. Төрөлт байхгүй. Тэгээд маш олон хоосон хотхнууд. Одоо ингээл том хотхон дотор Хятадд би 5 хоногны газар ингээл байрлал том хотхон дотор шинэ хосч тоо шинэ байр байхгүй. 3 унтлахны өрөөтэй 2 0-тай тэгээд том өрөөтэй бараг 4 өрөө байр гэсэн үг шүү дээ. Галтгоон тустай тэгээд том коридортой ийм байрны түрээс нь сая 500 сая төгрөг. Тэгээд тэр байр нь хотгон дотор нэг орцонд 2-3 хүн л гэрэл асж байгаа байхгүй. 2-3 айлт. Тэгэл хов ос. Тэгэхээр байрны үн буураад байгаа. Гадаадд. Төрөлтөөс хамаарч. Монголд төрөлт ядгамж шүү дээ. Одон модон 4 хүүхэд, 5 хүүхэд, 6 хүүхэд гэдэг. Энэ бидний давуу тал. Энэ бол маш гоё зүйл. Тэгэхээр ингээд амьдрал маш гоё сонирхолтой, бужигнаатай, гудамжаар хүмүүстэй. Гадаад очиод гудамжинд хүн байхгүй ш. Ерөөсөө хүн олж харахгүй. Хоосрууд байгаа байхгүй юу? Яагаад төрхөө олцсон гэхээр одоо өөрийгөө бодно, миний өрчлөө би ингээд өөртөө цаг хугацаа зориулмаар гэдэг тийм сэтгэл зүйх би олцсон юм бэл. Хүүхэд төрүүлэнд чинь маш их хөрөнгө. Одоо угаасаа нэг хүүхдийг 18 нас хүргэх хооронд тэр хүүхдэд ойролцоогоор 1.5 тэрбум төгрөгийн зардал гардаг тийм цаг үе болсон байхгүй.
Бид нар бол тэгж өсөөгүй шүү дээ. Бид нар ингээ iPad мэттэй байгаагүй тий. Одооний хүүхдүүд iPad нэгж байгаа, хувийн сургуульд орох хэрэгтэй байгаа. Анхаарал халамж тий дата явж үзэх хэрэгтэй байна. Disneyland орох хэрэгтэй гэд хэрэглээ нэг өндөр ахгүй. Нэг хүүхдийн зардал яг өндөр болчихсон. Тэрүүгээрээ ингээ дэлхийн ертөнц өөр болоод байна. 10 сая нэг жилийн дараа 12 сая төгрөг болно. 20% өгөөж гэхээр 10 сая төгрөгөө 5%-аад харна гэсэн үг байхгүй юу? Билүү гэж харах юм бол 5% гэсэн үг. Тэгэхээр нэг цус мань хэд ах нь 20% өгөөж гэдэг чинь 2 сая төгрөг гэсэн үг шүү дээ, тий? 12 сая төгрөг болж өгсөн үү? Гэсэн үг. За асуулт энэ үү? Санхүүгийн эрхчлөө айгу энгийн шүү манайхаа. Энэ цавцыг авах уу? Хөрөнгө оруулалт руугаа хийх үү гэдэг энэ жижиг шийдвэрүүдээс л гарч ирдэг. Алийг авах уу? Авчвал яах вэ гэдэг төсөөлнө. Автан байгаар төсөөлнө. Би сая нөгөө Bardit Dyson гэдэг өсний сенс би жоохон сонирхож байсан. Тин чи 10 сая рупий буюу 2,500,000 төгрөг гэж хэлээ. Тэгээд нөгөө туршиж үзээд ингээд ус мөснөр ингэж үзээд би энэ ямар тэнэг бүтээгдэхүүн бэ гэж бодсон. Тэгээд ашгүй тэр нөгөө YouTube-ийн маркетинг үзэх биш өөрөө байрж үзэх нь ямар чухал юм бэ? Энэ Dyson-ы үнэтэй бүтээгдэхүүнд бол угаасаа бүгд ерөөсө хэрэггүй дандаа маркетинг. За одоо надад ингээд толгооноос мань 2,500,000 өсний сенс авах бодлоо харилцаж байгаа байхгүй ашгүй нэг юм хөрөнгө оруулалтаа л хийсэн дэр. Бид нар маш их маркетинг тавтагддаг. Тархитлогоо маань энийг ч авъя, тэрийг ч авъя. Би ялангуяа хөрөнгө оруулалт огт хийдэг байх та маш их зээлтэй байх үедээ онлайн дэлгүүрүүд их хэсдэг байсан. Тэгээд толгойн дотроо энэ палажийг авна, энэ балтааг авна, энэ гутлыг авна гэдэг юм төлөвлөгөөнүүд айгүй. Тийм төлөвлөгөө айгүй байдаг байсан. Өнөөдөр миний төлөвлөгөө авъя гэдэг цунрын төлөвлөгөө юу ч байхгүй лээ. Сая угаасаа моолуудаар яваад надаа ямар ч утгагүй. Шал тэнэг санагдчихсан. Бушуухан харж унтё гэд жоохон явж исэн ундрахад за чи яваа би өрөөндөө орж унтлаа гэд унтаад гэж байгаа. Ядраад авахгүй тэрэнд ингээ энерги үрхээр хайрын санагдаа. Тэрний оронд миний энерги эрчим хүч бодол money making money буюу мөнгө бүтээх дээр илүү төвлөрсөн байлээ. Орлогоо нэмэгдүүлэх дээр илүү анхаардаг, боддог, цагаа зориулдаг болсон байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь болохоор цаг хугацаа энерги маань суралцах дээр толгойн дотор маань авах тийм 9 бусын материаллаг юм байхгүй. Гэхдээ би үнэхээр Лондонд сурмаар байгаа байхгүй. Өөртөө хэлээл ах. Би 18 таа байхдаа Америк руу сургуульд apply даад одоо бүх бичиг баримт юмнууд зөвшөөрлөн ирээд I20 форум гэдэг тэр урилга мөрлөнд бүгдээрээ ирээд би бүгдийг өөрөө хөөцөлсөн. 18 настай хүүхэд ингээ бүх юм өөрөө хөөцөлдөөд тэгээд аавдаа хэлсэн. Ааваа би ингээ Америк руу сургуульд явахаар болчлоо гэх. Тэгээд аав маань аавд мөнгө байхгүй шүү гэж надад хэлжсэн. Тэгээд би уйлаад үлдчихсэн аахгүй. Тэгээд тэр 18 настайг болроог уйлуулад яагаад түүхэд төрүүлчээд яагаад бэлдээгүй юм бэ гэж аавд амар гомдчихсэн би. Яагаад бэлтгэлгүй байсан юм бэ гэж. Яагаад би явж болохгүй гэж. Тэгээд ажилд орж исэн. Ажилд орж исэн гэнэ их сургуульд орж исэн. Эндээ их сургуульд ороод тэгээд төгсөөд ажил хийгээд яг гацчихж байгаа хгүй мөнгөгүйгээсээ болоо. Тэгээ угаасаа нөгөө визэнд орсон чинь буцаж ирэх баталгаа байхгүй буюу чи ядуу хүн гэдэг. Надад виз өгөөгүй Америк хэлчин. Тэгэхээр нь төлөвлөгөө боловсруулж агаад за намайг ядуу хүн гэдэг угаасаа виз өгөхгүй мэн тэгвэл би семинарт явъя гээд тэгээд Нью-Йоркод болдог олон улсын семинарт бүртгүүлээд визэнд орсон чинь 6 сарын виз өгсөн. Дараа жил нь хүүтэйгээ Америкт хичээнд очие гэд виз мэдүүлээд 10 жилийн визтэй. Одоо болохоор надад виз байгаа, Америкийн виз байгаа. Тэгэхээр энэ виз байгаа дээр нь би Америкт сурмаар байгаа. 18 настай уйлаад зогсож исэн болроог одоо би зардлын даах чадaltaй болж байгаа. Тэгээд тэр охиныгоо дагуулад Америкт сургууль Америк байж болно, Лондон байж болно, Сингапур байж болно, сонголт аягүй их байгаа. Заавал ийшээ гэсэн юм байхгүй. Бүр онлайн ч байж болно. Онлайн сургуульч байж болно Америкийн. Тэгэхээр нөгөө судалгаан дээрээ л явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бол руу бол тис өөр, хөрөнгө оруулагч бол руу бол бодол санаа нь юун даайсан майсан хувц хунар гутал бүүз. Харин ч надад өнөөдөр байгаа юм маань ихтэй дээ. Биднээсээ жоохон хаymаар байна. Материаллаг зум юмнууд хитрхи их байна надад. Бид нар дэндүү баян амьдарч байна. Тэгээд shut up, stand up, show up гэдэг нэг 3 гоё үг байгаа хгүй өнөөдөр хуваалцалтай би тэр 3-аар дуусгая. Тэр Dyson чинь тийм гоё реклам шиг биш юм байлээ шүү. Шал балаа утгагүй мэлээ. Эхлээ хэрглэж үзээрэй л гэж хүсье. Авах гэж байгаа бол.
Shut up буюу амаа хамихтэй эхнийх нь амаа хамих буюу өнөөдөр хүмүүс зарим улс орон дайнтай хүүхдүүд хоол ундаггүй амьдрал маш хэцүү багт чинь сая нөгөө аяллаар ингэ явж байхад заримдаа иммиграшн дээр бид нар 2 цаг зогсно очирлно. Аяллаараа өнөгдөж тийм амархан биш байхгүй юу? Гэхдээ тэнд ингээ 2 цаг очирлоо зогсож байхад би юу бодсон бэ гэхээр дэлхийн ертөнц бидний төлөө ямар гоё хөгжиж байна гэж бодсон. Ямар гоё тухтай явж байгаа газар болгонд маань ингээл хүн халуун хүтэн уухсан бэлэн 0 цэвэрхэн 0 нь бэлэн бидний төлөө хамгаалаад биднийг одоо аюулгүй байлгахын тулд тэр юмнуудын маань бүх юм маань шалгаал нэгтлаал тэ зэвсэг мэсэг байна уу гэл тэрэн дээр нь бид нар хүлээж байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ үед ямар хэцүү юм бэ? Ятарч байна гэж гоншгож байгаа хүмүүсийг би олж харж байгаа. Дургуутж байгаа, яргаж байгаа хүмүүсийг олж харж байгаа. Тэгээ би яг shut up гэж хэлэх хэрэгтэй яг энэ дэр. Амаа хамих. Хүмүүс зарим газар хүмүүс өгч байгаа шүү дээ. Зарим газар бөмбөг дэлбэрч байгаа шүү дээ. Хоол унд байхгүй байгаа шүү дээ. Ус байхгүй байгаа шүү дээ. Тэгж яхад өнөөдөр чамд хэдэн мянган ямыг чи эзэмшиж штэ хүндээ. Чамд өмсөх гутал байна, күртэг байна, тэг хадмах сэрэ байна. Гэр орон өчнөө юм чи эзэмшиж штэ. Маш олон юмны эзэн байгаа даахгүй. Тэгээ ийм баян тансаг амьдарч зүгээр амаа хамгсан дээр гоншгонох хэрэггүй. Гоншгонох ямар ч шаардлага байхгүй. Зүгээр урдах хийх ёстой юмаа хийгээд маш гоё азралтай баяр хөөртэй амьдрах хэрэгтэй. Shut up гэж ихнийх нь. Дараагийнх нь болохоор stand up. Бид нар заримдаа ингээд бууж өгмөр, болмоор үеуд их байдаг. Гэхдээ амьдрал угаасаа дуусах учраас зүгээр босох хэрэгтэй. Зүгээр босоод гараад явах хэрэгтэй. Өчигдөр би нэг жоохон сэтгэл нар унаад хямраад ахаар зүгээр хувцас өмсөд гараа авчиж байгаа хгүй. Тэгээд хэсэг ингээд 5 минут 10 минут алхах үед бодол шат өөр болж эхэлдэг. Аюугаа өдрөг болж эхэлдэг. Тэгээд өчигдөр би гэрээс гараа хатгаж байхдаа Балид амьдарч исэн хүмүүс хэрвээ Улаанбаатар хотод ирвэл зүгээр бид нарт хатаархаад үхэн дөхөө. Бид нар ямар гоё амьдарч байна. Тэнд ийм зам байхгүй шүү. Ингээд хатгах зам явган үний зам гэж байдаггүй. Тэгээд явган үний замаар хатгах маш хэцүү. Хажуугаар нь моциклтай хүмүүс, машинтай хүмүүс дайрчих гад идэг. Тэгээд би явган үний замаар хатгаж байгаадаас ойдсон. Годлын ингээд ирэглөө ингээд ойжоод хүл гараа шатлаад ингээд өвдөнөөс цус гоожоод явсан. Жижигхэн арал дээр 4.3 сая хүн чигцэлдээд амьдарч байгаа. Зайдал байхгүй ч тийм ч бид нар зүгээр л үнэхээр тансаг байна төхөө. Бид нар ингээд нэгдүгээр хорооллын нэг гарцаар нөгөө гарцаар гарах хүртэл маш том талбай байна. Энэ талбай дээр тэнд бүр цаадуулчин бүр зах ажилуулна, ресторан ажилуулна. Төхөө энэ жижигхэн зайд. Тэг бид нар үнэхээр баян тансаг амьдарч байгаа юм байна. Үнэхээр баавартай амьдарч байгаа юм байна. Гоё байгаа юм байна гэд. Тэгэхээр зүгээр босч ирээд юмаа хийх хэрэгтэй stand up. Тэгээд нөгөөд нь show up буюу ил гарч эхлэх хэрэгтэй. Одоо иймэрхүү уулзалтанд хүртэл камера өгөө суух хэрэгтэй. Энэ show up байхгүй. Тэг show up биш ингээд хаачдаг. Камера өгөөд хаагаад оролцож байгаа юм та эндээс юм авахгүй л тэгс ингэсгээл давхар өрөм хийгээл наашаас яваад анхаарч төвлөрөхгүй. Ялангуяа машин бариад явж байгаа үед ч юм уу одоо өөр юм ингээ хийж байгаа үедээ юм хажуугаар нь сонсно гэдэг бол амар дэмэл байт юм билээ би зүгээр дээр ажигласан. Би ингээд хүмүүсийн сургалтанд суудаг. Би камера өгөөд дэвтэр балаа бариад суудаг. Тэг бүх ингээд энерги сүнсээрээ тэр багштайгаа холбогдоод юм авдаг гэхгүй юу. Тэг тэгдэг болохоор болроо өсөөд байгаа. Би ингээд хожоод байгаа. Тийм хүн аягүй цөөхөн мэддэг. Дандаа нуугддаг. Дандаа өөрийгөө голж яадаг. Нуугдж байгаа хүн гэдэг өөрийгөө голж байгаа хүн гэсэн. Тэгс ингэсгээд нэг хагас дутуул юм сонирхдаг доо. Тэгэхээр нэг show up буюу хийвэл хийсэн шиг хийгээд ил гаруул гарсан шиг гараад амьдрал нэг амьдрсан шиг амьдрчвал аюу гоё яагаад байгаа байхгүй тий хамттай сонирхолтой. Тэгээ биднэрт маш их зүйл байгаа шүү талархах хэрэгтэй. Тансаг амьдарч байгаа бид нар бүдрийн асар баян хүмүүс ээ. Бусад улс орнууд ийм биш вэ нөө хөрх юм нөр өтмөр ээ нөө. Яа за тийм л байна да хонгорууд минь тэгээд үнэхээр гой санхүүгийн хөрчлөнд хөрмөр байл би бол одоо замынхаа дөнгөж талд ирж байна. Тэгээд гой байна. Яагаад тэгэхээр энэ сонин тоглоом санхүүгийн хөрчлөлт бол эхний 1 сая төгрөгийн хөрмөр оролтын багц бүрдүүлэх хамгийн хэцүү. Би 5 удаа бүдэрсэн. Сая төгрөг штэ уул ганцхан сая төгрөг. Тэгэхэд ингээд цуглуулаад авч идэл авахгүй сэтгэл хямрахаар аваад ид чинь
дургуур хэрэг гараа шопинг гэж чинь та нарт нэг ийм юм ажиглагдаж байна уу? Би өчтөр ингээд өөрийгөө ажиглаж байсан чинь ер нь нэг юм дэлгүүр хэсэж мөнгө үрж тайтгардаг болсон тийм юм ажиглагдаж байна уу? Би одоо тийм болцсон байсан байлээ. Өчигдөр бас надад жоохон ямар ч хамаагүй дэлгүүр рүү ороод юу ч хамаагүй нэг жижигэн чамгүй юм авдсан билүү гэдэг юм ингээд дотроос орж ирж илээ тэгэд аваагүй. Би шопинг хийж тайтгардаг болцсон байсан юм биш гэж зүр өөрийгөө ажигласан. Тэг юу ч аваагүй шууд гэр рүү орж ирсэн. Тэгэхээр эхний сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээх бол хамгийн хэцүү байсан надад. Сая төгрөг. 5 удаа бүтлгүүтээд тэгээд ингээд нэг тогтож ирж байгаа байхгүй. Тэгээд нэг шийдвэрээ гаргаад ингээд явчих. Нэгдүгээр үед авсан хүмүүс байна уу? Нэгдүгээр үе гэд комент хийрээд сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлсэн хүн байх юм бол нэгдүгээр үе гэд бичээрэй. Нэг гэд бичээрэй. За эхний хүнд үед авлаа. Унаж босч байгаад уйлж дуулж агаад үрзэлтэй чамаагүй давчлаа гэж бодъё. Сая төгрөг мэдрэмж нь их гоё. Дараагийн 2 дугаар үе бол 10 сая төгрөгийн багц. Тэгэхээр 2 дугаар үеийг авсан 2 дугаар үе дээр ирсэн хүмүүс нь 2 гэж бичээрэй. 10 сая төгрөг бүртгэхдээ сая төгрөг бүртгэхээс илүү хөнгөнөөр илүү амархнаар бүртгэдэг юм байлээ. 10 сая дээр ирэхэд бол хүний сэтгэл бүр гоё ингээд гөлийгөөд та жинхэнэ гоё болчиход юм лээ. За тэгэнгүүт 10 саяад аваад явж штт тий. Одоо би 2-ыг даваад 3 руу 100 сая руу явж байна. Тэгээд хатаа ирж гин өө. Тэгээд 3 дээр очихоор ямар эдгийг дараа нь хэлье. Одоогийн төлөвлөгөөр бол 26 оны 6 сард очихоор байна. Тэгээд хэлье. Би сард нэг 5 юм уу? 5-аас 10 саяын хооронд хөрөнгө оруулалт хийя гэдэг зорилго өөртөө тавьсан байгаа. Тэгээд 9 сард би 5 сая төгрөгөөр бонд авсан юм. 10 сард би 5 саяар одоо авах гэж байна. Яг 10 сар хаагдахаас өмнө авах нь. Тэгтээ би сая 10 сард 20 сая төгрөгөөр аялал хийчихлээ. За яг 20 саяар аялал хийх нь зөв байсан гэдэг шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр 20 сая төгрөгийн аялал маань надад 10 сая төгрөгийн тогтмол орлого бүтээж өгсөн учраас зөв байгаад байгаа байхгүй. 20 сая төгрөгийн аялал маань надад баг энээсээ илүү өндөр хэмжээний орлого надад оруулж ирсэн учраас миний хувьд зөв байгаа. Тэгээгүй аялалсан бол энийг би тэгж тооцохгүй шүү за. Буруу шийдвэр гэж бодно. Санхүү гэрчлэлийн түрэг божиж дэмий зардал гаргалаа гэж бодно. Гэтэ би зүгээр аялаагүй байхгүй. Ажиллаа хийсэн учраас өөртөө илүү ойлгож, өөртөө илүү холбогдсон учраас тэгээд том шийдвэрүүд энэ аяллаа ард гарсан учраас энэ ингээд хөрөнгө оруулалт болчихж байгаа. Тэгээд одоо би ингээд 5 сая төгрөг бонд аваад 5-аас 10 сая төгрөгийн хооронд хөрөнгө оруулалт хийгээд яваад хахад ингэж очих юм лээ. Шинэ төрсөн үү? Яасан хөрх юм бэ? Баяр хүргье. Сайхан мамаас нөө. За ингээд тэгээд хөрөнгө оруулалтын 2 дугаар үеийг даваад 3 руугаа явна. Одоо болохоор 100 сая төгрөгөө л хараад байна урдталтаа. 100 сая гэдэг дүнгээл хараад яваад. Илүүдтэй юм руу харахгүй, шунахгүй. Тэгээд шунахгүй байгаа дахаар байгаа юм маань хангалтгүй юм яа биш. Байгаа юм маань хитрхи их байгаа мэдрээд идэм билээ гоё. За тэгээд 3 дээр очихороо яриа да тий очив гэж доолн. 3 дээр очих юм бол 4 рүүгээ явна. За 100 сая төгрөг хийчлээ, чаддсан байна, болдсон байна. Санхүү гэрчлэнд хүрчлээ. Ямар гоё юм бэ? Одоо тэр бүм гэд явна. Гэхдээ нэг гоё зүйл нь юу вэ гэхээр 1 2 3 4 дэх үеийг даваад явж байхад эхлээд ганцаараа байсан. Эхний үе дээр байсан бол 2 дугаар үе дээр ч гэсэн хүрэхэд ер нь жоохон ганцаараа байсан бол одоо 2-оос хоошоогоо хантай болчтой бил. 2-оос хоошоогоо ганцаараа зүтгэхгүй. Би жишээлбэл нөгөө 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэе гэдээ явж байхад одоо би энэ өснүүдийг хараад лээ за. 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлье гэд явж байгаа хооронд юу болж тохиолдож байна вэ гэхээр 2025 оны 2 сард тус бонд авсан байна. MFG, TGD гэдэг ийм бондууд бичил бонд сүлд авсан юм. Тус бондыг 2 жилийн хугацаагаар авсан. 21% өгөөжтэйгээр хаваад 10 сая төгрөгөөр бонд худалдаж авсан чинь яг 6 сарын дараа буюу 6 сар 24-ндөө биш 25-нд орж ирд юм байна шүү. Тэг нэг өдрийн дараа орж ирд юм байна. 945 мянган төгрөгийн өгөөж орж ирж байгаа хгүй. Энэ бол юу вэ гэхээр одоо би хантай болж эхэлж байгаа гэсэн үг
байхгүй. Дэмжлэгтэй. Болроо өөрөө хөрөнгө оруулалтын багцаа өсгөх гээд зүтгэн. Тэгэхэд хажуунаас ингээд дэмжлэг орж ирж байна гэсэн. Айлыг би чамайг дэмжээд өгье. Хамт өргөлцөе надад чаа гэж чинь. Өнөөдрийн хувьд баг дун T945 руу баг дун юм шиг харагдаж байгаа боловч дараа жил гэд өсөөд байна гэсэн үг. Дараад нь би 4 сая төгрөгөөр бонд авсан юм байна. Тэгээд энэний маань одоо яг 6 сарын хугацаа өнгөрөөд 4 дээр 6 нэмэхээр 10 сар шүү дээ тий. 10 сарын 7-ны өдөр энэ яг ээжийн төрс өдөр гэсэн. 10 сарын 7-ны өдөр миний данс руу ийм мөнгө орж ирсэн. 378 сая төгрөг. Тэгээ би энэ дээрээ мөнгө нэмж агаад дахиад эргээгээд бонд хөдөлтөж авсан. Ингээд энэ 945 сая төгрөгөөс бонд эргээгээд хөдөлтөж авсан. Ингээд эргэлдүүлээд энийгээ буцаагаад өсгөөд нэмээ яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр би энд хийж байгаа энэ баган дээр хийж байгаа дүнгууд нь болохоор миний өөрөө хийж байгаа дүнгууд харин энэ баган дээр орж ирж байгаа дүнгууд нь дэмжлэг туслалцаа гэсэн үг байхгүй юу? Ганцаараа биш болчихж байгааз ханиндаа олчж байгаа зү тий. Би 30 сая төгрөгийг өөрөөсөө гаргалаа 1.3 сая төгрөг дэмжлэгээр орж ирлээ. Тэгэд энэ дэмжлэг цаг хугацаа өнгөрөх тусам бүр том болно. Миний оруулж байгаа дүнгээс ихсэх өдөр нь ирнэ гэсэн үг. Тэгэхээр та ганцаараа биш, ганцаараа зүтгэхгүй хариндаа зүтгэнэ гэсэн үг байхгүй юу? Энэнд итгэж чадах юм бол төвчээртэй байж чадах юм бол эхлүүлж чадах юм бол хамжилтаадгүй тийм. Тэр болоо ялангуяа тэр бүмний тэгэхэд миний үг хааж болт юм болов уу таа. Тэр бүм төрний хөрөнгө оруулалтын багц бүртгэхэд 400 саяг нь өөрөө хийж илээ. 600 сая төгрөг дэмжлэгээр орж ирж илээ. Би тэрийг ойлгосон болохоор би хөрөнгө оруулалт хийдэг хүн. Би тэрийг ойлгоогүйсэн бол лайл байгаа зү тий. Тэгэл өөрөө тэр бүм төр цуглуулна гэж худлаа шүү дээ. Үлгэр байхгүй юу. Би тэр нөө дэмжлэгийг ойлгоцсон болохоор. Хэрэв би эртгэлүүлсэн бол 18 даа би хөрөнгө оруулалт эхлүүлсэн бол би 100 сая төгрөг өөрөөсөө оруулаад 900 сая төгрөгийг цаанаас орж ирэх байсан. Гэтэ надад тийм жилүүд байхгүй. Тэр гой боломжийг бол манай хүүхдүүд л одоо мэдрэндээ. Би бол орой эхлүүлж байгаа байхгүй тий. Одоогоос 2 жилийн өмнө гэдэг чинь 37 наснда эхлүүлж байгаа учраас 60% дэмжлэг бол авчих юм байна гэсэн. Тэгэхээр цаг хугацаа маш үнцэнтэй. Хизээ эхлүүлнэ гэдэг нь маш чухал. Орой эхлүүлнэ гэдэг нь муу гэсэн үг биш. Зүгээр өөрөөс нь арай жоохон илүү хүч гарна. Цаанаас дэмжлэг нь арай бага байна гэсэн үг. Эрт эхлүүлвэл дэмжлэг нь их өөрөөсөө бага хүч гаргана, хөшөөргөн гэсэн үг байхгүй юу? За өнөөдрийнхээ яриаг энэ түргээд өндөрлөе. Бондын талаар тайлбарлалаа шүү. Бонд аваарай. Тэгээ бонд аваад авсан сэтгэлээ клубийнхантайгаа хуваалцаарай гэж хүсмээр байна. Асуулт байна уу? Асуулт байна уу? Apex дээрээс авах уу, өөрчлөх үү гэж. Бондоо юу? Apex дээр бонд байна асуучих тий. Би бондоо үлзээгөөс л аваад идэх юм. Бондоо үлзээгөөс авчих уу гинэ? Өөрөө мэдээ. Би та нарт нэрээ эндээс тийм юм аав, тэрийг аав гэдэг нэг ширхэгч тийм зөвлөгөө өгөхгүй. Надаас тийм асуулт юуроос асууха бойл. Ийм асуулт асуучлаа бол та хөрөнгө оруулалт болоогүй байна гэсэн үг. Шийдвэрүүдэд 100% өөрөө гарга. Би өөрийнхөө хийдэг юм хэлж өгнө. Би ингэдэг. Энэ нь буруу байж болно, зөв байж болно. Мэдхгүй болроо өөрөө зөв гэж бодож байгаа. Тэгэхээр хизээ хөрөнгө оруулагч болох вэ? 100% өөрөө шийдвэрээ гаргаад болроо тэндээс тэгдэм байна. Энэ хүн бол тэндээс хөрөнгө оруулалт хийдэм байна. Ингэдэм байна. За би бол энийг сонгоно. Гэдэг сонголтоо хийж эхлэх үед яг хөрөнгө оруулалт болж эхэлж байгаа байхгүй юу? Би бэлэн хариулт хийж өгөхгүй. Тэрийг аав, энийг аав. Тэгвэл би буруу тийш штэ. Энэ номон дээр ухаатай хөрөнгө оруулагч номон дээр хизээж чи хүний хөрөнгө оруулалт руу дагуулахгүй шүү чи. Тэгээд үзээрэй чи гэвчихсэн байна штэ. Чи хизээж хүнд энийг аав, тэрийг аав гэж хэлж болохгүй шүү. Энд чи эрсдэлтэй өөрөө. Тэр хүн 100% өөрөө шийдвэр гаргаж сонголтоо хийн. Тэгээд 100% өөрөө сонголтоо хийхээс гадна 100% хариуцлага өөрөө өөрөх ёстой. Тэр хүн гэдэг байхгүй юу? Тэгэхээр сонголтоо өөрөө хий. Авахгүй ч гэж болно. Хөрөнгө оруулалт хийхгүй ч гэж болно. Тэр таны сонголт. Хийсэн ч болно. Өөрөө сонгоно. Өөрөө сонгох чадaltaй хүн би болохын тулд би клуб ажиллуулж байгаа. Гол зорилго нь би мэдлэгтэй хүмүүс, би даасан чадaltaй хүмүүс би гаргах гэж зорж байгаа. Тэгэхийн тулд би ийм олон долоо юм яриад байгаа. Тэгэхгүйс мэл ийм хичээл номоор яах юм бэ? Хэрэггүй ш. За чи тэрийг аваарай. Уртаа тэрийг ав. Тэ далай тэрийг ав. Буйна тэрийг ав гэдэг явж байгаа юм. Шийдвэрээ өөрөө гарга. Зүүм нь хадгалагдана. Өнөөдөр тэгээд нэг дансаа цэгцлэх гэдэг хичээлээ оруулъя да. Одоо
хичээл номоор орлоо. Их өөрчлөгдөж гинөө би бүрэн оруулагч болсноос хойш маш өөргөн болчих. Асуулт энэ үү? Манайхаа бичлэгээ